Монгол улсад хүний эрхийг хангах үүднээс цагдан хорих байранд дагаж мөрддөг журмыг шинжлэхээр болов. Тухайлбал с ижигтэн яллагдагч нарын уйлдсан хэрэг нас биеийг харгалзаж өөрөөрөнд хордог болох гинэ. Жишээ нь удаа дараа гэмт хэрэг уйлдсан этгээдийг анх удаа хэрэгт холбогдсон хүнтэй нэг камерт оруулахгүй гэсэн үг. Өмнө нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүнийг хүн амны онц ноцтой гэмт хэрэгтнүүдтэй цуг хорж амь насыг нь хороолгуулж байсан гашуун туршлага зөндөө бий. Энэ нь сэжигтнүүдээр хэргийг нь хүлээлгэж чадалгүй, алуурчдаар дарамтлуулж хүлээлгэх гэж оролддог чадал муутай мөрдөн байцаагч нарын увайгүй үйлдэл юм. Одоо харин энэ байдал өөрчлөгдөх бололтой. Тиймээс зөвхөн ард иргэдийн мэдээллээр гэмт хэрэг илрүүлдэг, гэрчийн мэдүүлгээр асуудлыг шийддэг чадал муутай, арчаагүй залхуу мөрдөн байцаагч нар жинхэнэ хуульч хүний ухаанаар гадуур додуур явж гэмт этгээдийн уйлдсан хэргийг гарт заагүй нотлох баримтаар илрүүлэх сайхан цаг эхэлж байгаа юм. Гэвч мэдэхгүй юм да. Арчаагүй мөрдөн байцаагч нарт хичнээн сайхан боломж олголооч арчаагүй чигээрээ л дуустдаг юм. Манай шүүгч нар хүн амны хэрэг хүчээр хүлээлгэсэн мөрдөн байцаагч нарын үйл ажиллагаанд итгээд хэд хэдэн удаа ноцтой алдаа гаргасан билээ. 1990 оноос гарсан шүүхийн шийдвэрүүдийн 30% нь алдаатай гарсан болох нь тогтогдсон. Энэ нь нөгөө л чадвар муутай мөрдөн байцаагч нарын балаг бололтой. Ялангуяа хэрэг хийгээгүй гэмгүй хүнд цаазаар авах ял онооч гүйцэтгсэн бол хожим нь гимшээдж боршгүй. Жишээ нь 2000 онд манай шүүгч нар 13 хүнд цаазаар авах ял оноосон бөгөөд улсын дээд шүүхийн давж заалдах хурлаар үүнийг 3-ыг нь өөрчилж 2-ыг нь хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл шүүх гэмгүй 5 хүнд ялын дээд хэмжээ оногдуулж толгойг нь авах гэж байсан байгаа юм. Нэг жилд шүүхээс цаазаар авахулсан тогтоолын 30 орчим хувь нь давж заалдах шүүхээр өөрчлөгдөж 10 шахам хувь нь хүчингүй болж байжээ. Уг нь ил ялыг гэм буруутаад нь хөдөлбөргүй тогтоож байж оноо учиртайсэн. Сүүлийн 20 жилд дээрх байдлаар ноцтой алдаа гарган хүний амийг үүтгсэн тохиолдол нэг бус удаа гарсныг судалгаагаар тогтоожээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийх тохиолдолч цөөнгүй. Шүүгч ноцтой алдаа гаргасан ойрын нэг жишээ бол Завхан аймгийн шүүхээс эргэн Эрдэнэ очирт хүн амны хэрэг санаатайгаар үйлдсэн хэрэгт 3 удаа цаазаар авах ял оноолсон явдал. Эцэст нь энэ хэрэг хүчингүй болсон. Шүүх прокурорын зүгээс сүүлийн үед авч буй арга хэмжээний нэг нь гяндан болон онцгой дэглэмтэй хорих ангууд өрчлөн хорих байрны харуул хамгаалтыг нэмснээс гадна ялтнуудад зориулж нийгмийн ажилтан сэтгэл зүйчийн орон тоо шинээр гаргаж туршлагатай хүмүүс ажилуулахаар болж байна. Монголын шорон гяндан одоо л нэг эрүүл сэтгэлгээгээр ажиллаж эхлэх нь бололт. Ерөн сүүлийн жилүүдэд шорон гянданд өөрчлөгдөж шинжлэхдгийн хажуугаар орон тооны шиншин ажилтнуудаар игнээгээд үүргээ загсахгүй шинээр шорон гяндан барьж асар ихээр цэцэглэн хөгжиж байна. Яагаад гэвэл Монгол улсад эрүүгийн нөхцөл байдал хүндэрч том жижиг гэмт хэрэгтнүүд ялаа шиг үржиж байгаа болохоор тэр шүлтий.